Америкийн Treasury-гаас өнөөдөр зах зээлд нөлөөлж болох үз маш чухал мэдээлэл гарсан. Энэ маань юу вэ гэхээр урт хугацааны засгийн газрын бондын худалдаа авалтыг нэг operation дээр 2 тэрбум доллараар хийдэг байсан бол 4 тэрбум хүртэлх доллараар хийнэ гэдэг мэдээлэл гарсан. Тэгээд өдөрт ерөнхийдөө бол 4 удаа 10-аас 20 жил, 20-оос 30 жилгээд хоёр төрлийн урт хугацаатай бондуудыг 4 удаа ерөнхийдөө бол энэ худалдаа авалтууд хийдэг юм байна. Тэгээд энэхүү хэмжээ маань 2 тэрбум доллар байсан бол 2 дахин өсөө 4 тэрбум болсон. Өнөөдөр зах зээл дээр орж ирээд бонд худалдаж авлаа гэсэн үг биш. Цаашдаа авах хэмжээг өсгөж байна гэсэн үг. Тэгээд энэхүү мэдээллийн дараа бонд өссөн, stock market өссөн, нэлийн хүчтэй өссөн зах зээл маань юу байсан бэ гэхээр alt буюу gold, тэгээд крипто зах зээл маань өөрөө өсөлттэй байсан байгаа. Тэгэхээр зах зээл энийг мессежийг юу гэж хүлээж авч байна вэ гэхээр урт хугацааны засгийн газрын бондын хүү цаашдаа өсөх юм бол Америкийн засгийн газраас, Трампын засгийн газраас, тэгээд Treasury-гаас ерөнхийдөө бол энэ дээр оролцож intervention хийх ерөнхийдөө бол сонирхол байгаа гэдгийг бол харуулсан байгаа. Тэгээд хүмүүс энийг yield curve control, QE гихчл янз бүрээр дуудаж байгаа. Тэр нь бол чухал биш. Юу гэж дуудах нь, ямар нэр томьёо өгөх нь бол чухал биш. Хамгийн гол өгж байгаа мессеж нь юу вэ гэхээр бид нар бол зах зээлийг өсгөхийг хүсэж байна. Тэгээд бондын зах зээл өсгөж цаадалж байгаа бид нар бондын зах зээл дээр ч гэсэн оролцоход бэлэн байна гэдгийг бол мэдгдсэн байгаа. Тэгээд дараагийн дугаар уулзтаа